Metapius Dangers. Are you ready? Байцгаана. Тэгээд саяхан миний би маш их өвдсөн. Тэгээд та бүхэндээ бичлэг ойр дээрээс огт хийж чадсангүй бүх юм зүгээрээ. Тийм болохоор та бүхэн надын сувг дээр subscribe, like гэдэг үнэхээр та бүхэндээ хайртай шүү. Бицгэнчдүү. Өнөөдөр та бүхэндээ 2016 нээлттэй хийсэн Warrior гэд буйдаг байчны хаалт гэдэг маш сонирхолтой дундад зууны үеэс орчин үеэс дундад зууны үе рүү шилждэг тийм хөгжилтэй, инээдтэй, тэгсэн мөртлөө адлавдалт киног ярьж өгч байна. Subscribe, like дарах тусам илүү хурдан бичлэг орох болно. За та бүхэндээ шууд киногийн яриад өгье. Эрт урд энэ цагт нэгэн хотгон Джек гэдэг жирийн нэгэн хүү амьдран байжээ. Джек бол ухаалаг чимээгүй өөрийн ертөнцид жаахан ичимхийж гэлээ дотроо их баялаг сэтгэлгээтэй хүү байв. Тэр ээжтэйгээ хамт амьдрнаа. Түүний аав нь аль хэдийн тэнгэр дооцсон болохоор Джек хариуцлагатай байхыг хичээдэг. Джекийн хамгийн дуртай зүйл бол тоглоом, ялангуяа тулаантай, баатарлаг, адал явдал тоглоом. Тэр тоглоом дотор өөрийгөө Black Knight буюу хар баатар гэж нэрлэдэг. Энэ тоглоомын баатар хүчрхэг айдас хүмүүсийг хамгаалдаг нэг юм тоглоом дотор оцгоо. Джек ер нь бол мөрөөдөх дуртай. Хэрвээ би бодит амьдралд баатар байсан бол гэж байнга мөрөөднө. Адал явдал авдраас эхэлсэн юм да. Джек нэгэн өдөр сургууль тарсны дараа ноён мистер Чен хэмээх нэгэн хөгшин хүний хуучин идэл зардаг дэлгүүр дээр ажилдаг байв. Өчигдөр түнд мөнгө хэрэгтэй. Тэр дэлгүүрт ер бусын сонин зүйлсийг дүүрэн зарим нэг үлгэрээс ирсэн юм шиг санагдана. Тэр өдөр ноён Джек дууд нэгэн хуучны сонин хийтэй авдар Ancient Chest өгчээ. Энэ бол зүгээр нэг авдар биш. Мөн ичид оршдог. Гэхдээ зөв хүн л түүнийг нээж чадна гэж өвөө нэмсэглэн хэлв. Джек гайхаад гэртээ авчиж орныхоо хажуу тавиад унтчихдаг. Гэтэл яг шөнө дунд гинт авдраас гэрэл цацраад өрөөнд нь нэгэн хүн айлчлагч гараад ирчээ. Джекийн өмнө зогсож байсан тэр хүн бол өндөр хятад хуйг өмссөн сүрлэг царайнд зориг гэрэлцэг хүн байлаа. Түүнийг Зов гэдэг бөгөөд Зов бол нэгэн холын эртний хятад ертөнцийн хааны хамгаалагч алдартай тулаанч байж таарна. Тэр чи бол сонгогдсон нэг манад хаан тусад аюулд өртөөд байна. Чамайг л аврагч гэж хэдэд сонгосон байна. Чи бол сонгогдсон нэгэн гэж Жак хэлнэ. Жак маш их гайхаж би зүгээр тоглоом тоглолтоо жирийн нэгэн хүүхчүүдээ гэж мэл гайхав. Гэвч Жав түүнд итгүүлэн авдар руу хамт орохыг санал болгов. Шидэд хаалтгаар дамжин нөгөө ертөнц рүү авдар бол зүгээр л нэг зүйл биш. Warrior Gate буюу баатрын хаалга. Түүгээр дамжин Жек, Жав хоёр нэгэн шидэд ертөнц рүү очсон юм. Энэ газрын эртний хятад уулархах сүм хийдтэй баатар дайчин шолом шидтэн бүрэн байдаг шидэд ертөнц байлаа. Тэнд Жако охин принцессаар Сүүлинг хэмээх үзэгсэнтэй ухаалаг охинтой таньснаа. Гэхдээ Сүүлинг бол муу санаатай нэг Auron de Courel гэгч хулгаасан байлаа. Сүүлинг. Auron de Courel бол хар хүчтэн бүхнийг захирагч хүсдэг чөтгөрийн цусд удирдагч юм. Джек ихэндээ айж өөртөө итгэлгүй байсан Жав түн жинхэнэ баатар гэж ямар хүн байдгийг баг багаар зааж өгч эхлэв. Өглөө болгон бэлтгэл хийж хэрхэн өөрийгөө хамгаалах, бусдыг хамгаалах зөв шийдвэр гаргах тэр сурч эхэлнэ. Джек сэлэмж барьж сурч зориг гаргаж айцаа ялан дийлж байлаа. Өмнө нь тоглоом дотор баатар болдог байсан бол одоо бодит ертөнцид жинхэнэ баатар болох замаа эхлүүлсэн. Джек Жав сүүлөө гурав ариун цайз руу явлаа. Замд нь гүнзгий ангал, аюултай анч ноход болон сүнс шиг сонин амьтад галын хадан дундуур туулан олон сорилттой таарч байв. Энэ бүхний туршид Джек хизээж бууж өгсөн гэтэр хамтрагчтай итгэж өөртөө ч итгэж эхэлсэн байлаа. Чи бол жирийн нэгэн хүн биш ээ. Чи бол жирийн нэгэн жаалхууч. Чи бол баатар гэж хэлдэг. Ааруны цайзад орж ханхуугийн охиныг сурлахыг оролдоно. Аарун Джекийг дооглон чи намайг өөрийгөө дийлнэ гэж бодоо юу гэмээр инээж асуудаг. Джек гэхдээ зугтсангүй. Джек өөртөө итгэж байв. Хичнээн Жавгаас сурсан бүхнийг ашиглан сэлэн барин тэнцэж тулалдаж гарна. Тулаан ширүүн байлаа. Джек хэд хэдэн удаа унаж ялагдах шахсан ч гэсэн буцаад босов. Эцэст нь тэр ухаан зориг нөхөрлөлийн хүчээр 11 дийлж хаан тусыг аварч чадсан юм. Сүүл дүүнийг аврахад хаан тус баяр хүрээр дөрөв.
хаан Жекийг хүндэтгэлтэйгээр үдэж чи манай ертөнцийн жинхэнэ баатар шүү гэж хэлв. Жек сэтгэл дүүрэн нүдэндээ баг зэрэг нулимстайгаар шидэт авдраараа дамжин гэртээ иргэн очдог. Гэртээ ирэхэд бүх зүйл урдын адил байсан ч Жек өөр болсон юм. Одоо тэр өөртөө итгэлтэй, айдасгүй, зоригтой нэгэн хүн болжээ. Учир нь тэр өөр ертөнцид маш хүчтэй туршлага хуралдуулан тэр ертөнцид баатар болж чадсан шүү дээ. Нэгэн өдөр Жек гадуур алхаж байтал нэг нь л танил инээмсэгэлтэй охин замын цаанаас иж яв. Тэр бол сүүлийн байлаа. Бас дэлхийд иржээ. Баяртай. Миний баатар минь жилийн Жек рүү зөөлөн инээмсэглэв. Кино надад та нар ч гэсэн сургамж өгсөн байх. The Warriors Gate буюу 2016 он кино бидэнд дараах зүйлсийг маш сонирхолтой хэдэн зүйлсийг надад ухааруулж өгсөн. Жинхэнэ баатар байх гэдэг нь зүгээр л хүчтэй байх биш байдаг. Айдас байгаж түүнийг давж чадж байгаа жинхэнэ баатар болж байна. Өөртөө итгэж бусдад тусалж зөвийг хийдэг байхыг хичээгээрэй. Чи жижигхэн сул дорой гарчин жижигхэн байж аль. Гэхдээ сэтгэлээрээ том байж чадна. Хинч бай. Чи дотроо баатартай. Чиний зүрх сэтгэлд баатар байгаа. Зүгээр л тэрийгэ сэргээх хэрэгтэй шүү. За тэгээд миний давшил таалагдсан бол дардаг юмудаа дараад эрсцээ бүртгүүлээрэй. Тэгхийн бол дараагийн кинонуудыг маш хурдан та бүхэндээ яриад өгч болно. Тэнгэр зүгсэн усан оройд тэнцэх хүч тэмцэлдэнүү их орныхоо дуудлагыг сонсоод эрдэнэт зүрхэн галаснаа хамтан үлмэт зориг баталж халтай нүдэн нар туснаа сэлмэс угаалаад тэнгэр өгөж сэтгэл зүрхээ түндүрмөр тайсны өмнө хэзэж сөхөж даруй шалхтах билээ их орнох